За. За ерөөсөө хариултаа тэгэл бөөрн килсэр бол яг л ер нь эндээс би үнэ хариулт сонсохгүй юм байна л да. Улаанбаатар хот гэд түрүүн хэллээ пэйж 10,000 лайктай мөн үү те? Тэ? За 10,000 лайктай байна. Улаанбаатар хот маань сая 700,000 хүнтэй. Тэгээд тэр 10,000 хүн хэдэн төрийн албаагч хэдэн яг иргэд байгаа вэ? Тэр бол одоо яг үнэхээр төлөөлж чадах юм уу? Тэгээд үнэхээр одоо нэг бүр ичгмээр юм нь тэр Улаанбаатар хот бүхэлдээ санал асуулга асуухад 2 хүн санал асуулгад оролцсон хэрнээсээ жирийн нэг иргэн гарын үсэг цуглуулангууд ерөөсө 33,000 болол их хурал дээр ороод ирж штэ. Тэгэхээр энэ дээр бас та нар байна бодоорой. Үнэхээр тэр сайтын хандлт нь ямар байдیں۔ Түрүүн бол 7 номер хэллээ л дээ. Хуулиндаа юм болохоор бид нар ингэж байгаамаа. Хуулиндаа угаасаа хүний тоо тусгаагүй. Тэгэхэд хуулинд хүний тоо тусгаагүй гэж болно. Гэхдээ та нар хийж байгаа ажилдаа хандж байгаа хандлага нөгөө талдаа тийм биш. Хийсэн болоод өнгөрчөж байна. Гэтэл энэ хэдэн өв байх ёстой юм. Хэдрүү дөхүүлчих юмсан ядаж хэдэн хүний санал илүү оруулах юмсан гэж ажилласан тэр сэтгэлж хаана байгаа. 2 хүн ашгүй болсон. Магадгүй нэгнийх нь эхнэр нэгнийх нь нөхөрч битсэн байж болно шүү дээ. Ингэхлээр энэ дээр яг иргэдтэйгээ нээлттэй бай. Бид нар та нарын татвар нэмсэн асан тэр дотоод асуудал руу ерөөсөө ороогүй байгаа. Процедурын алдаа гарсан юм уу гараагүй юм уу? Гэхдээ яагаад тэгвэл тэр 2 хүн гэдэг чинь өөрөө алдаа байгааг л хийлээд байна шүү дээ. Дахиад хэлье. Хот Улаанбаатар хот одоо ажиллаж байгаа ажиллагчдын тоон хэдв? Нийт бүрэлдэхүүн. Тэгэхэд ийм том байгууллага хэвлэл мэдээлэлтэй, сайттай санал асуухад 2 хүний саналаар шийдэж гэн гэхэд ганцхан иргэн хоёухаа фейсбүүкээр уриалаад тэгэл 33,000 хүний санал гараад ирж байна. Тэгэхээр тэр 2 санал бол иргэдийн дунд явуулсан одоо судалгаа гэж бол ерөөсөө тооцогдохгүй. Хилэлцүүлэг дээр түрүүн бас хэлсэн. Хилэлцүүлэг явуулсан гэд яриад байгаа юм ба явуулаагүй шүү дээ. Хилцүүлэгчид ангаараа автоеврын татварыг нэмэх асуудлаар яваагүй гэсэн шүү дээ. Төсөв ярьсан тэр дунд байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр хилцүүлэг явуулсан гэдэг үгээ бүр авчаа. Ерөөсөө ганц бодиттой мэдээ гэвэл иргэдээс авсан санал асуулга авсан тэр нь Улаанбаатар хотын сайтаараа авсан 2 хүн хариулсан гэдэг л юм байгаа юм байна.